За энэ өдрийн дөрвья. Монгол улсын 34 дахь ерөнхий сайд огцорж байна. 1990 оноос хойш 17 ерөнхий сайд ажиллаж, үүний 4 дахь ерөнхий сайд нь өөр өсөлтөөр чөлөөлөгдөж байгаа юм байна. Манай парламентод байгаа ардсан намын бүлэг маань өнөөдөр орж ирээгүй байна. Өөрсдөө санаачлагыг эхлүүлсэн. Харамсалтай нь энд орж ирж олон түмнийхээ асуудлыг яриаг явуулдаг харамсалтай байна. За, ерөнхий сайдаас 3 асуулт байна. Нэгдүгээрт Европт болж байгаа Орос, Украин, ойролт оронд болж байгаа Америк, Израиль, Ираны дайм, халуун дайм болон дэлхийн нийтийн хүүдэн дайны нөхцөлд эдийн засгийн байдал хүндэрж байна. Тэгэхээр та ерөнхий сайдын хувьд ямар улс орныг үлдээж байна вэ? Энийг асууя. Дараагийн асуулт нь та ерөнхий сайдаар ажилласан хугацаанд эдийн засаг, улс төр, нийгмийн ямар өвийг үлдээвэ? Үүнийг та дүгнэж хэлээч. Гуравдугаарт нь Монгол улсад энэ 100 болох COP17-г том орлуулах нь байна. Үүний бэлтгэл хэр хангагдж байгаа вэ гэсэн 3 асуултыг асууя. Батсумөр гишүүний асуултанд ерөнхий сайд хариулна. За, дэлхийн дахин дайны нөхцөл байдалтай уужирч мэдэх эрсдэлтэй дэлхийн дэг журам өөрчлөгдөж, соёл иргэншлийн мөргөлдөөн хэлбэрээр дэлхийн дайны нөхцөл байдлыг эрдэмтэн судлаачид янз бүрээр тайлбарлаж байгаа. Гагц бодит үнэн нь энэ бол дэлхийн эдийн засаг тухайн ардын амжиргаанд шууд нөлөөлж байгаа нь одоо бодит сорилт биш, бодит байдал болчиход байгаа. Бид ухамсарлах хэрэгтэй болчиход байна. Бодит байдал болсон. Өнөөдөр олон сая хүн амьэрсдэж, дайн тулаан болж, нефт шатхууны үн өсөөд дэлхийн бүх эдийн засгийг хамарч байгаа. Энэ бол бодит байдал. Энийг дэлхийн геополитик судлаачид, энэ дэлхийн Монрогийн доктрин, одоо энэ дэлхийн их гүрнүүдийн бодлого, ааш авир бүх юмыг бол одоо тэртээ тэргүй таах надаар хэлдэг сайн биж байгаа учраас гадаад орчин хүүтэрч яана гэж би ганцхан үгээр л тодорхойлж байгаа. Ийм учраас дотоодоо таахын дулаахан байгаа ч. Өнөөдөр ингээ бүгдээрээ ус цуглаад ирцээ бүрдүүлж байгаа сайхан байна. Энэ хിവэрээ үргэлжлүүлээд ажиллаач л гэж хүсэж байгаа. Би ямар өвөлдөхийг хүсэж байна гэхээр ингэж ив нэгдэлтэй байж монголчууд нэг зүгт нэг чиг рүү харж нэг Монгол болж чадвал бид ямар ч бэрхшээлийг даван туулах ийм эдийн засаг, байгалийн баялаг бүх юм байна. Эндээ эзэн байх ёстой. Ийм учраас одоо бид оны эхний 3 сард өмнөх жилүүдээс эдийн засаг экспорт 30-аас 40% таан үзүүлэлтүүд бүгд өссөн юм эдийн засаг үлээж өгч байгаа. 2025 оны 1-р хувьд 2.6% өсөлттэй байсан эдийн засаг 6.8% өсөлттэй болж олон улсын байгууллагуудын төсөөлөс өндөр гарсан. Хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбар сэргсэн. Ноолуурын, самсан ноолуур, одоо босруулсан ноолуурын экспорт 4.7 дахин нэмэгдсэн. 2025 он жуулчдын тоо түүхэндээ хэмжээндээ үрж 847 мянган жуулч авсан. Эхний 2 сарын байдлаар ихэд 40% өндөр жуулч авч байна. Ингээд тооцоод авах юм бол бид төсвөө хэмжиж чадсан, төрийн байгууллагууд өөрчлөлт хийж чадсан, зэгцэр хөдөлгөөнийг жигдрүүлээд ямар ч хэсэг эхлүүлсэн. Ер нь Монгол улсын нөгөө хонглын үзүүрт гэрэл биш, одоо гэрэл ассан. Энийгээ иргэддээ хүрэх 300 хоногийн төлөвлөгөө бодтой хэрэгжээд ирсэн юм шулуун замдаа орцсон. Энийг улс төрийн гацаасаа түгжээ битгий үгүй хийжээсэ гэдэг үднээс л юм шийдвэр гаргах төрлөө. Өнөөдрийн бидний улс төржилт хэрэгс хэтэрч байна. Тийм учраас бид тоогоо хараад иргэдийнхээ аж амьдралыг бодож, ард иргэдийнхээ амьдралд наалтастай бодтой ажил хийх тийм л чиглэлж. Засгийн газар хуралдаанд болгон дээр бид 300 хоногийн төлөвлөгөө гэлцэхдээ иргэдийнхээ нэг амьдрал бод наалтастай юм хий гэж ажиллаж байсан. Тийм ч учраас эрүүл мэндийн салбарт бод их зөрчлүүд гарсан. Боловсролын салбарт бод их зөрчлүүд гарч байгаа. Хүний хөгжлийн салбарт бод их зөрчлүүд гарна. За, COP17-гийн хувьд бол ер нь бол Ерөнхий сайд нэмж хариулна. COP17-гийн ерөнхийлөгчөөр Батцэг сайдын гадаад харилцааны сайдыг томилсон байгаа. Үндэсний хороонд орохоор Батбаатаар ажиллаж байгаа. Үндэсний хорооны хурал байнгын хувьд засгийн газар хуралдаанд танилцж ажиллаж байгаа ажлууд урагштай явж байгаа. Тодорхой сааталт асуудлууд бий. Дэлхийд дахинд өнөөдрийн үүсэж байгаа нөхцөл байдлаас шалтгаалж
би уг нь энийг даруухан минималист маягаар тэгээд хамгийн өндөр үр ашигтай үр дүнтэй зохион байгуулаа гэсэн санаачлагыг бол одоо сайд нартай хэлээд ажиллаж байна. Энэ бол бидэнд бас их үр өгөөж өгөх юм семинар конференц болох ёстой. Энэ чиглэлээр усны санаачлага, бичээрийн санаачлагууд манайх төвшүүлж ажиллаж байгаа. Би одоо үр дүнтэй болно гэдэгт итгэжтэй байна. Дэд бүтэц одоо бодит дэд бүтэц бүтээн байгуулалтын ажил нь нийслэл хариуцсан ажиллаж байгаа. Энэ бол хэвэн явагдаж байгаа. Би өөрөө очиж шалгасан зам барилгын ажил энэ төр бол хэвэн явагдаж байгаа. Зардал бага зарцуулахын тулд шинээр барилга байгууламж бариад хаях биш. 3 дахин хямд өртөгтэй түрээсийн арга замаар шийдэж явж байгаа гэх мэтлэн одоо чиглэл Бэмцогт гүшүүн.